Үдшийн дайшинз. За ёслолын хувцас гэж нэрлэгдэж бас болох юм. За тэгээ бидний сайн мэддгээр evening dress гэж нэрлэгддэг байгаа тий. За тэгээ төрөл бүрийн ивент үйл ажиллагаа, үзүүрүүлчилгээ, ёслолын арга хэмжээнүүдэд ерөнхийдөө өмсөгддөг. За тэгэхээр хамгийн чухал тооцогддог зүйл нь хэм бол хэлбэр, силуэт, материал маш чухал байдаг. Дайшинз маань цэвэрхэн, загвар, хийц, силуэттэй байх нь чухал. За тэгээд уртаасаа шалтгаалаад өөр нэршлүүдтэй болоо явцдаг. Жишээ нь богинохон болвол коктейл dress ч юм уу те. Энэхүү дайшинз маань урт цулгой хар дайшинзыг металл жижиг деталууд болон сэлбэрэнгүүдтэй хослуулж өгсөн байгаа. За энэ хэм бол гялалзсан металл нь хар өнгийг илүү сонирхолтой болгож өгдөг. Металл жижиг деталуудыг оруулж өгснөөрөө анхаарлыг илүү төвлөрүүлж мөн цулгуй хар дайшинзыг илүү гоёмсог, нүд булаам тансаг болгож байгааг харж байна. Хүн бүр бие хэлбэрээр шалтгаалаад хувцсныхаа сэлвэтийг сонгож болно. За тэгээд тухайн үеийнхаа үйл ажиллагааныхаа нөхцөл байдлаас шалтгаалаад өнгөнийхөө сонголтуудыг хийж бас болдог. Харин гоёл чимэглэл, гутал, жижиг хэрэгслүүдийг даашинзныхаа гоёл чимэглэл, гар хийц, стил сэлвэтүүдээс шалтгаалаад нэмэлт сонголтуудыг дээр нь хийж өгч болно.